За бүгдийн сонслоо. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөдөө танилцлаа. Бараг бүгдийн их юм бол мөрөөдлийн хот болох нэ. Гоё ярих яах вэ? Өмнөх тэр 10 жилийн хугацаанд яг ямар төлөвлөгөөнүүд гаргаж ирсэн. Яг бодит байдал нь байхгүй. Одоо ингээд зундаа халуун усан тасардаг, өвөлдөө утаатай, түгжрэлтэй, ядууралтай. Ингээд 21-р зуунд бид нэр зүгээр л усаа зөөж амьдарч байгаа шүү дээ. Тэгэхэд амар гоё төсөлтүүд ороод шиг энэ төсөл хөтөлбөр нь яг бодит амьдралтай нийцдэг. Алтан шаагаа өмссөн ч алхах зам найдлах гихчээр ингээд нөгөө даахгүй нохоо булуу ураана гэж баахан мөрөөдлийн жагсаал тавьчихсан. Өнгөрсөн 5 жилийн төлөвлөгөөн дээр яг юу байсан юм? Тэрнээс яг хэдэн биелэлтэй байгаа юм. Гэвч одоо ингээд Улаанбаатар хотод маш олон мега төслүүд явна л гэдэг. Яг хэдэн үе хэрэгжилтэй байгаа. Мөнгө санхунд байгаа юм. Энэ улс чинь дампуурсан байгаа шүү дээ. Улсын хурал сайд нар чинь бензинээ ч олж ирч чадхааргүй юм чадамжгүй нам зүсгэд төртөө болцсон. Тэгээ ингээд амар гоё төсөөлөлтэй. Тэгээ нэг сонгуулаар унаал дараагийн дарга нь ахаад өөрөө хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлал явуулж идэг. Ер нь ингэж ажилламаарг байгаа. Яг үнэндээ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үнэхээр яг хийх юм бол өнгөрсөнд ямар алдаанууд гаргасан юм. Одоо цэцэрлэг сургуулийн хүртээмж, эрүүл мэндийн салбарын оргуудл, одоо ханиад амууны асуудал, маш олон асуудлууд байгаа шүү. Тэгээ уялдаа зааг холбоо байхгүй. Тэгээ маш олон дарга нартай. Тэр дарга нар нь үйл ажиллагаагаа тайлан мэдээлэл өгдөггүй, хав дараад нууцсан. Тэгээ бороо зундаа хүчтэйх орох юм бол үер болоод усандаа живчдэг. Тэгээ маш гоё төслүүд яриад байдаг. Хамгийн анхан шатанд нэгжин дээр ажиллаж байгаа хүмүүс бол хамгийн том ачааллуудыг авч байгаа. Үнэхээр хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж байгаа бол өнөөдөр яг үүндээ маш олон гадаад томилтоор зөндөл явсан. Юм үзэж нүд тайсан дарга нар удирдлагууд байгаа шүү дээ. Гэтэл яг бодит амьдрал дээр хөрсөн дээр буусан шийдвэр гаргахгүй хэдэн сая долларууд дандаа тэрбум их найдаар нь төсөв хөтөлбөрүүд тавьдаг. Яг анхан шатны нэгжин дээр яг бодит одоо хороондууд дээр өрхүүд дээр яг яаж ажиллах юм тэр уялдаа зааг холбоо байдаггүй. Шамбаар олдсон. Зарим одоо их хурлын гишүүдэд бас мэдээлэл өгмөр байгаа. Одоо жишээлбэл орон сууц нийтийн удирдлагын газар дээр бол маш хүнд байдалд байгаа. Бид нэр жилд нэг 17 км шугам хоолойг засч чадахгүй байгаа шүү дээ. 17 км шугам хоолой. Халуун усны, дулаан усныхаа тэгээ маш том төслүүдийг ярьдаг. Улсын хуралд байгаа нөхдүүд, салбарын сайдууд, агентлагийн даргуудад энийг мэдчихгүй, амьдралаа ойлгохгүй, тасарчихсан. Дандаа бодлого яриад байдаг. Яг хөрсөн дээр буудаггүй. 100 болгон хэсэгчилж халуус тасардаг шүү дээ. Дарга нарыг тасардаггүй байх л та. Одоо ингээ өвөл олцсон манай зарим төлөөлөгч нар одоо байхгүй. Утаатай байгаа учраас гадаадд амарж байгаа шүү дээ. Үр хөвгтүүд аваад явчихсан. Нэг иймэрхүү хандлагатай ажил хийгээд явж байдаг. Тэр засаг дарга нар нь одоо байхгүй. Төсөө батлуулсан гээл зугаалаад явж байгаа. Одоо энэ манай хаан бол одоо бүр дампуурч дууслаа. Зэвтээ бас 100 болгон гарч байгаа шүү. Хогондоо живтсэн. Асар их тэрбумаар л яригдаад. Одоо та нарын хувьд бол одоо бүр тэрбум дөрөвч одоо бүр мөнгө биш болцсон. Үрлэгэн заргалтай. Ирэх одоо 2026 онд бол одоо нийслэлийн харьяа 84 байгууллагуудаар хянан шалгалтын ажиллагаа явуулна. Тэр бүтцүүдийн тоо мэдээллүүдийг авна. Өргүү зардлаар ажилдаа очтгүй мөртлөө цалин хөлс авдаг. Маш олон тендер хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа мөртлөө бодит аудит энэ дүгнэлт байдаггүй. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нарыг нохоон чинээ тоодоггүй. Өөрийнхөө томилсон дарга нарынхаа бүх ажил амлалтанд дээр зүтгэж идэг. Төсөв албан тушаал ярихаараа бүр эрдсэн битүү дүүрэл ирж идэг шүү дээ. Өнөөдөр чи төрийн ажил явж байгаа шүү дээ. Тэгэхэд хардаа хичнээн хүн байна. Одоо энэ нийслэлийн иргэдийн хурлыг эргэжил болоод миний хувьд олон нийтийн анхаарлын төвд оруулнаа. Хин дуртай сүүлийн одоо 35 жил чимээгүй, аниргүй, амьдралдаа хагж үзэгдээгүй төлөөлөгч нарыг ам оруулнаа. Ажлыг хийлгэнэ. Олон нийтийн хяналтыг тавина. Өнөөдөр төлөөлөгч
Маш их төсөв. Одоо 5 жилийн хугацаанд яг энэ одоо мега төслүүд болон холбогдох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд ойролцоогоор 200-аад их найд төгрөг зарцуулагдана. 200 их найд. Иргэд их найд гэдэг тоогооч мэдэхгүй байгаа. Зарим нь бол. Тэгээ ийм хэмжээний зардал гаргаад байгаа мөртлөө энэ ширэнгэн энэ асуудал, энэ чагтан холбоотой энэ олон бэрхшээлүүдийг яаж уялдаа холбоотой нэрэм дараатайгаар нь зөв зэгцтэй. Өнөөдөр нийслэлийн иргэдийн хурлыг мэдэхгүй иргэд маш их байгаа шүү дээ. Үнэхээр мэдэхгүй. Зарим нийслэлийн удирдлагууд нь гишүүнээгээ дуудаад явж байгаа шүү дээ. Тэгээ засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, улсын их хурлын гишүүн Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг мөртлөө Улаанбаатар хотын асуудлуудыг яриад энэ дээр шийдвэрээ дөрвтэй бодлого гаргаад улсын төсвөдөр суулгаад энэ одоо инженерийн шугам шүлжээ гэдэг юм чинь